Өнөөдөр миний эхний шалгалт эхлэх байгаа. Сандартай ингээд шалгалтынхаа скежүүлийг яаж өгөх юм бол өнөөдөр бүтэнсэн өдөр. Өнөөдөр 5-аас 1 шалгалттай. Онлайнаар шалгалт өгнө. Тэгснээ нэгдэхэд 1 шалгалттай, хоёр дахьад 1 шалгалттай, гурав дахьад 1 шалгалттай, дөрөв дэх, тав дахь шалгалтгүй. Тэгснээ хагасад 2 шалгалттай. Ингээд 6 шалгалттай заяа. Тэгснээ би 7-ачаа сонсож байгаа байхгүй юу? Нэг нь репорт бичих. Тэгэхээр тэрийгээ дөрөв дэх юм уу, тав дахьад хийгээд хагасаа нөгөө дуусгах өгөх ёстой өдөр нь бол бүтэнсэн өдрөөс өгнө. Тэгэхээр дөрөв дэх репортоо бичээд тав дахьад хагасаа төгс шалгалтуудаа сүүлийн удаа сайн бэлдээд тэгээд ингэ болох гэсэн үг. Амар сонсогдож байна. Тэгснээ тэр дунд нь миний төрсөн өдөр бас байгаа. Let's go get some coffee. Let's go. Одоо 1:22 болж байна. Би стил бэлдсээр. Энэ юу гэх юм бол өмнө үлрэлийн шалгалтын материал ахгүй юу? Тэрийг оруулаад өгчихсэн. Тэрийг нь бүглөө сууж ин заяа. Тэгээ та нар 17 нийт 17 хуудастай юу? Тэгснэ 60 асуулттай. Хамгийн гол нь шалгалт маань 50 минут. Тэгэл нэг уншаал мэдгүй бол пасс хийгээл. Тэгээ нэг сайн зүйл байгаа. Энэ нөгөө миний өмнө семестр сонсч ирсэн хичээлтэй баг адилхан байхгүй юу? Жохон л өөр. Тэгээ баг адилхан болохоор нөгөө өмнө сурч ирсэн юм а жохон давтаж үзэж байгаа зон тим мэдрэмж байгаа заяа. Тийм болохоор яг гоо миний байгаа шалгалтуудаас гайгүй. Засалгааны цаг. Сая түндэмө орж ирээд энэ ч ирсэн байна. Энийг идтгэе. За би шалгалтаа өчтөж. 30 секунд үлдээж дуусгалаа төхөө. Ярч. 5:49. 5 тэглээд 50 минутыг завтсан. За ээжээс намайг шалгалттай гээд бадвал чи ямаг шалгалттай жоохон анхаарал төвлөрүүлэх чинь туслая гээд ээжээс сая гараа яваад гисэн зэрэг дэлгүүр орно. Тэгээ ээжийг аваад ирээд яг дуслаа тарлаа шин. Шалгалтын дуусчлаа. За баярлалаа. Хоёлаа салхинд гарах юм уу? Салхинд. Та сая юм авсан юм уу гарч? Гарч юу авах нь авахаа. Наа чадсан бо. Одоо салхинд гарах. Нэг 30 минут салхилж байгаад орж ирээд тэгээд маргааш шалгалтыг өргөжлүүлээд бэлтцгээе. 읽어버릴게요. 이거 못 쓰니까. 맛있다. Одоо баг их болж байна. Тэгээд яс усанд ороод өөрчлөлээд хичээлээ. Өдөр ид жимс асууж яваад. Одоо гялс чад өглөө гялс цагийн ажлаа дуусгачаад хичээл орох хүртэл нэг 3 цаг байгаа байхгүй юу? Тэр 3 цагаа маш сайн ашиглаад шалгалтандаа бэлдээд тэгээд 2 дахь шалгалтаа өгчих юм бол болох нэ. Let's go. За, ажиллаад харцсан. Ажиллаа игээд дуусцаа одоо
Мэргэжлийн барилга руугаа ороод хичээл хийцгээе. Өдөр тэнгэр ямар гоё явах чинь. Би бүр үнэхээр нойр хүрээд одоо кофе авах гэж явж байна. Өөрийнхөө ажилдаг газраас. Бол нэг гадаа суугаад юмаа чийжлээд сууж явахтай амар гоё цагаар шүү дээ. Тролли номын сангийн шүтэлтэйг хөрөх юм learners-ийн барилга гэдэг аахгүй юу. Тэгээ энэ дээр ингээд хөвтөд сууж болтыг. Энэшээ сууж байгаа цаая шалгал ямар байсан ярьж игээ. Яа, хөвтөд сая бүр шалгалт. Амар тэнэг байлаа. Сая шалгалт яасан гэж ингэдэг аахгүй юу. Python-ы шалгалт авахгүй кодны шалгалт. Тэгээ кодны шалгалт чинь ингээд компьютероор хийн шүү дээ. Тэгээд коллаб дээр ингээ хүүхдүүд ингээ шалгалтаа өгч байгаа байхгүй юу. Тэнгүүдээ ингээд өмнө 7 хоног сүүлийн хичээл дээрээ ингээд коллаб дээр чинь нөгөө автоматаар ингэж код бичигддэг тийм нөгөө AI ингээд байдаг штэ. Тэрийг нь заавал унтрааж агаад ингээ хийх ёстой шүү гэдэг байхгүй юу. Тэгээд би ингээд хүн чинь ингээд нэрвлээ ямар юу зулгаагаад идэг гэлээ. Хүн чанар зулгаагаад тэг би тэрийг ингээд унтраагаад орсон байхгүй юу. Тэгсэн чинь би тэрнээс шалгаагүй заяа. Тэгснээ ингээд өөр юм тэгснээ ингээд тэр мөрийг унтраас өгөөг нь шалгаагүй заа. Тэгснээ сая би маа нэг найз байдгийг. Тэр найз болохоор зүгээр асаацч баг мэдэхгүй байх гэж бодоод гэдэг байхгүй. Тэгээ би ингээд амар ганцаараа хүн чанараа бодож байгаа жоохон хохирчлаа л доо. Тэгээ жоохон гонигтай байлаа. Тэгээ ингээд 2 цаг амар урт санагдсан чинь амар дутлаа. Жоохон мухайнаа. Багш нарын гоё ингээд тэр мэрийг ингээд нэг 10 минутын өмнө ирээрэй гэж хэлж байгаа ингээд гоё хянаад ингээд гэсэн бол гоё байсан. Гэхдээ яг хөө би 3 юм уу 4 асуулт хийж чадаагүй. Хөрөд кексо дараагийнхаа ямиг бэлтгэхээс өөр арга байхгүй бай. Одоо би аим үлсэж чинь толгой бас жоохон өвдөж чинь. Амар стресстэй хийнгээ амар стресстэй чинь толгой өвдөж чинь одоо юм идээд өргөжлөх хичээл хийцгээе. Тэр хугацаа юм уу? Энэ үү? Аха. Харин тийм. Чанд энэ байгаа юм уу? Ани. Энэ хугацааг ингээд гүжээ бүгдийг нь ингэж өмсөхгүй княа харах өмсөөл номсон гэдэг үгсэн ингэж үлдээд. Номсон нэмж аваад өгсөн явах гэж юу? Хар хугацаа зүгээр ингийн хугацаасан амар яг энэ амар бариу байх. Ямар нэг юм жакетний Тиннагаас тэр нэг ийм юу фитнесийн ийм юу байгаад байгаа шүү дээ. Кого яваад байгаа. Ямар чи юу хийж өстой. би амар эргэлзээлээ. Би юу бодлоо? Би нэг юм бодсон юм аа. Эхэндээ болохоор зүрх амар ингээд костюм бодсон. Хямдхан костюм гэдгснээ аним бодсон байхгүй юу? Би бас аним бодсон шүү дээ. Би хянагтай болд юм уу гэж бодсон. Би яг нэг демонстрэр инээс ахгүй. Энийг хямдхан байсан. Тэгэхээр энэ бол юм уу зас бидний найзлуудаа хэлсэн чинь Halloween чи аимшигын хүн болдгоо юм уу гэд. Тэгээд тэгэж гайхуулаа. Тэгээ бүрээс тэгээ яг уу энэ бас юун дээр байсан. Амар зөвхөх хаа. Энэ бас тайван дээр сетэрээ юмхан байсан. Игоника sexy vibe. Хин араа бас өмсөн гэдэг. Тойрол өмсөн. Тэгээ нэр бас тэр эс шүү дээ. Он шинэ хувцас авахаар бол нэг 20 мянга дотор гэж тавиал авчмаар юм. Би хамгийн гол нь шинэ ийм хувцас бол өмсөл гоё гэсэн нэг л удаа өмсөл. Тийм нэг л удаа өмсөл хайх болохоор гэж бас бодоод. Гэтэ хөөрхөн бас болмоо. Тийм бас нэг story рилсийн нөө пост Чи яасан санаа ирлэхийг юм болох гэдэг юм. За бид хоёр одоо бизнесийн барилга руу орж хичээл хийх гэж байна. Өдөр хэд хүртэл хичээл хийнэ гэлээ? 100. Үлцээ бид хоёр нэг юмар үзэлцгээр болов. Юу яг гэх юм бол.
Солонгос хэл дээр монгол хэл байгаа юу? Монгол хэл дээр амар муу. Ааха. 36. Час бүж үт. Сая хараад байсан. Одоо 11 болж байна. Одоо бизнесийн барилга хаагдана. Тэгээд сүүлийн метро бас одоо 11 өнгөрөөд байгаа болохоор одоо харина. Тэгээ хараад үргэлжлүүлээд хичээлээ эцэг. Чипслэг юм. Хөстөж өгсөө. Одоо 12 болж байна. Би яг метроноос буугаад эхлэх болох чинь. Автобус байгаас. Автобус байхгүй алхахад явах хэрэгтэй байхгүй. Автобус 17 минут алхаад явах юм байна. Гүүч тийм үү? Гүүг явчих тийм үү? Зүгэж ангалж яах. I'm so proud of you. Трон би бүр ингээд зогсож иж нүүдээ ханилдаад ингээд урагшаа авч хаад ботё. Зарагдаад явж байна. Өөр юу. Хасан байдгийн 20 минут ирт тарав. Энийг өөр сэвүүд намын сангийн доор идэг сэвүүд орж тавьчаад тэгээ шууд тар гэж намайг явууллаа. Гэтэ би 3 цаг унтсан гэхэд гайгүй байна. Амар нөхөл хөргөтэйчлэн дээр одоо өгшөлтлээ би сайхан сайн итгэхгүй байна. Уур нэгсэн цаг багш нь болохоор өмнө 7 хоногт за би асуулт тавиад амархан хийж өгнө гэд тийм юм хэлж өгсөн байхгүй юу? Оргуу хэлнэ гэж байхгүй ч тээ. Тэгээд ингээд өмнөх семестрүүдийнх нь ингээд хичээлийн сэтгэлдлүүдийг every time дээрс уншсан чинь жоохон муу заяа. Тэгээд ууг нь ингээд хичээлийн дандаа нөгөө сонгодог даалгавартай. Тэгснээ сонгодог даалгаврууд нь ингээд A B C D тэгснээ A B C D AD гэх мэтээр ингээд сонголтоо амар их болгочдөг. Тэгэхээр ингээд бүр хэцүү болчдөг юм. Тэгээд ингээд хамгийн ихтэй баг 15 сонголттой нэг тийм дасгал маслаа орж ирсэн мэлсэн ингээд. Тэгээ хүүхдүүд амар ингээд муугаар бичсэн мэлсэн. Амар муухай. Тэгээ би жоо санаа зовч. Манай багш эсвэл зүгээр амар амархан өгнө гэж жагаад амар хэцүүгүй гэж тэгэж кайф авдаг хүн байвал яг уу. Шалгалтаа өгчлөө.
За шалгалт ямар байсан гэж багш нөгөө амархан өгнө гэдгсэн штеп. Ер нь бол амархан өгсөнд орох юм шиг байна. Ягаад гэх юм бол өмнө нь болохоор нэг асуултан дээр ингээл 15 ийм сонгодог юм уу гээд өгсөн гэдгсэн штеп. Энэ удаа болохоор дээдлэлтэл 5 байсан. Тийм болохоор дайггүй шүү. Явтар тэгсэн мэдгийг өгчлөө. Хоол идэ юм мэдээ үлсч өглөө. Ядарч чинь улмаар байна, усанд ормоор байна. Гэртээ хармаар байна. Хараа гэж гэртээ ирлээ. Ядарч доо штэ. Гялс хоолоо идээд, гялс усанд ороод, гялс жоохон унтмар авахгүй. Жоохон дуг хийж агаад 30 минут дуг хийж агаад дахиад маргааш шалгалт нь бэлтгэх хэрэгтэй. Маргааш шалгалт болохоор 3 асуулттай. Тэгээд зүгээр бичдэг шалгалт гэхгүй юу? Тэгээд цаг нь 2 цаг. Нэг бодлын сайн юм гэх юм бол бичдэг шалгалт чинь ингээд жоохон ургуулад юмээ ингээд томоо харцдах юм бол бүргээд та итгэхгүй маа. Тэгэл бэлтэндээ. Өдөр шалгалтын үе болчихоор ингээд хүүхдүүд нэг их бэлгүрт орж ирэхгүй. Тэгээд амар их юм өдөр нөгөө хугацаанд дуусаад. Тэгээд тэрийг нартаа баахан авчиж хувааж өгөөд. Ийм амар үсэт байгаа ч шууд оймол хэлнэ. No other choice. Reads just like America. I like what he's saying, Claire. He isn't saying anything. We need us. Усанд орсон цэвэрхөөслөө байна. Сая усанд орчоод 1 цаг унтцсан. 1 цаг унтсан байна. Тэгээ босч ирлээ. Бараг л өдөр дуусчлаа л та 8 цаг. Тэгээ дахиад нөгөө хамарчин битүүрсэн байна. Нэг бол нуснаа, нэг бол битүүрээд энэ хамар их сонон байна шүү. Ясаг гэртээрийнхээ өмнө замаараа аваад рүүчэнд хийсэн байсан юм. Аян шпэно мемод кофег аян шпэно ахгүй амт хүн байна. Стап хүн. Би сайн ингээ 1 цаг унтсан гэсэн шүү дээ. Тэгсэн аймаг нийтдээ за эхлээд ингээ 30 минут унтъя гэд сүлээд тавьчихсан байхгүй. Тэгээ сүлээд тавьчаад ингээ унтаад гэсэн ингээ хальт нүдэнэгээд гинт өөрөө мөлөө нэг сэрцэн байхгүй. Ингээ нэг сэрүүлгээд сэрсэн мэдрэмж биш юм ба зүгээр ингээ өөрөө сэрцэн. Яг уцаа гартаа ингээ бэрцэн. Тэсэн би ингээ аим гайхаад бисээ унтчихгүй эсвэл сэрүүлэг тавих гэж мартчихгүй гэ амар боцсонгээ одоо бүр ингээ тоглоомжгүй нэрээ ингээ нэг тийм унтчихгүй яач юу гэх нэг тийм. Тэгсэн чинь ингээ цагаалж ялч унтцсан 30 минут өнгөрчөөс. Яг тэр нэг амар нөгөө зүгээр нүдэн нээц юм шиг яг хэрүүлгэнээс болоод нүдэн нээгээд ингээ тэгсэн юм бэл. Тэгснэ таксна. Унтаагүй шиг байх юм. Дахиад 30 минут тавиад тэгээ хоны цаг унтцахгүй. Амар нийт. Хин нэгний төрсөн өдрүүд ээ. Өнөөдөр ажиллаа игээ шалгалтаа өгчөөд тэгээ сайхан төрсөн өдрийн амттай мэдээ. Тэгвэл өнөөдрийн төлөвлөгөө дуусаа. Өчигдөр Тэлээ чад. За маргааш төрсөн өдөр яаж ингэж ядарсан, шамирсан яваад ах байдэ гэж бодоод 12 гээд орондоо ороод унтсан. Тэгтээ хамгийн гүнзгийтэй зүйл нь одоо 4 дахь шалгалт. Мөн үү? Бүтэн сайн нэг нэртэх байж таа. 4 дахь шалгалт аваа шалгалт. Тэр хоёр шалгалт гэж амар тэнэг юм байна.
онлайн шалгалт ахгүй юу? Бас адилхан онлайнаар шалгалтаа өгнө. Тэгсэн ирнэ шалгалт хийж авах үедээ бичлэг хийгээд тэрийг ингээ өгөх хэрэгтэй. Ингээ өөрөө одоо ингээд биений ширэн дээр ингээд юм байхгүй. Би ингээ компьютероо ингээд компьютероор өөр мөр юм хараагүй гэж бодулсан нэг цагийн бичлэг тэрийг өгөх хэрэгтэй. Тэгсэн хамгийн ялгаатай юм нь миний яг тэр хоёр шалгалт хоёулаа ээлжлээд байгаа. Ээлжлээд дараалаад шүү дээ. Тэгээ багтаамж дурчлах. Цаад харсан байдгийн одоо шалгалт өгөх танхим руугаа очиод 1 цаг 30 минут үлдсэн байгаа байхгүй юу? Шалгалтандаа бэлдээд шалгалтаа өгөөд тэгээд гарч ирэхэд болох юм шиг байна. Шалгалтаа гадарлаа. Яг яагаад гэдэггүй мэрийн нүд бүр амар цахтнаад амар өвдөгтэй. Хаад нүд усан яваадах юм аа. Тэгэхээр уруулан тэр амар хоорой шаад миний бие нэг л биш байна. Одоо сая бүр баахан нүдөө ухаж нусаа татлаа. Идчихэд ийм өрхөн кейк нараас кейк авав. Энийг авах бүтээг. Энэ шисэ бүтээг хамтан шисэ. Гэртээ ирсэн байдгийг. Би яг ханиад хөрсөн юм шиг байна. Бүр нус амар их гоожоод нүд нулимс ингээд нүд гараа нүднаас нулимс гараад байна. Хамраас нус гоожоод байна. Одоо би тийд бууц хийгээд 이렇게 예쁘게 하고 생일을 할 겁니다. Аннаас манай найз залууг авч өгсөн хувцсыг харуулах уу? 약간 좀 амар дулаахан 느낌도 나고 өвөл хүмүүсэд 약간 좋고 хизээч хүмүүссэн болох хорон 느낌. Тэгээ гоё джинс дээр өмчих юм бол амар гоё нэг тийм цэвэрхэн мэдлээ. Хүрсэн мөртлөө ядааргүй болоод юм. Материал нь ийм гоё. За ингээд 광고 рекламный. Чи 5 бууз идэх үү? Өдрөөгөө сургуулиар шалгалтгүй болохоор сэтгэл тайван метронд явж шалгах. Шалгалтаа болохоор нөгөө шалгалтынхаа юм хараад метронд хүртэл тухтаа явж чадах бас. Одоо нөгөө томстой. Ажиллаа хийгээд Тэс хойш нэг найз надад нэг найз нөгөө хичээл нэг минутын бичлэг хийхсад ийм даалгавартай байна. Тэрний туслаад өгч. Тэрний жоохон тусалцаад тэгээд одоо нөгөө бие даалтны байгаа гэдэг шүү дээ. Тэрийг нэг өнөөдөр дуусчихвал хагасны хааш байна.
жүжигчин болоод явж байна. Ангиа солиол. Бичлэг аваад. Би савили болоо. Юу ч бичсэн байна шүү дээ. Вайнуу наад. Чи өөрөө мандрасан? Аниа. Энэ нэг хоолой сонсох уу те? Найзхаа даалгавар тусалж өгч байгаа гэдэг байгаа. Байцаа цаг. Яриад байгаа юм шүү ч гэх. Нэг л инээдтэй л хэлсэн шүү. Оцоо гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ одоо. Оцоо юу? Нэг 10 секунд зэрүүлдэг байх уу? Аяа. Тавьсан. За тавьсан. За одоо яа. За тэгээ яасан юм бэ? Тэр бүр тэгчих юм тийм үү? Абрыг аа. Юу яриад чи харсан. Тэгсэн шүү дээ. Би тэгээд Монгол явчих үү те? Гिचгүй. Шороо явчих. Оноо хиндэг. Одоо би яг чам ямар жиг шиг гэдэг харуулъя. Чи догохгүй. Зөө гониа 되는 거 아니야? Догоохоос тааштай. Сүрүүлэгч. Би дуурдаж ичиж штий. Би яасан штий. Аа миний. Тэгштэйсэн. Өнөөдөр нээлгээс юу ч хийгээгүй заяа. Ажиллаа ижээд найздаад бичлэгийг авахд тусалчаад тэгээд баахан чалчиж юм ярьж юм үдэл суугаад тэгсэр гоё болсон заяа. Тэгэл гэртээ ирээл одоо 7. Одоо би 8-аас хуралтай. Нэг сайн мэдээ те. Сая эхлэлтийн өрөөс нэг сайн мэдээ нэмэгдсэн. Мэдээж нэг муу мэдээ те. За эхлээд муугаас эхэлсэн. Муу нь юу гэх юм бол би бүр үнэхээр нэг хиймээр исэн нэг тийм програм байсан байхгүй юу? Семестр эхлэх үед бүртгэлэн явж байсан. 9 сард бүртгүүлчихэд 10 сард хариу гарна гэд амар хүлээгээл амар ингээл болцоосаа гэл ингээд одоо нэг яг internshipтэй адилхан гэхдээ арай өөр нэг тийм програм байсан байхгүй юу? Тэгэл амар хүсэл байжсэн чинь яг шалгалт дуусаад гарч ирээл мэйл ирсэн байгаа л харсан чинь тэнцээгүй гэдэг мэйл ирсэн заяа. Тэгэл би тэгэл зад дараа өөр боломж олдох байх гэж бодлоо. За илүү хэрэгтэй хүнтэй илүү тийм амар хүнтэй тийм хүндэл энэ юу очсон юм байна л та гэж бодлоо. Тэгсэн юм байсан. Тэгээ жоохон нэг өдөр бас гэлээр унаа явсан заяа. Програмын нөгөө бүртгүүлсэн програм бүтчих юм бол би ингээд жоохон цаг зав их хэрэгтэй учраас гэд би ингээд дугуулангаа хүртэл хийхгүй энэ семестр ингээд жоохон зай албаа үүсгэсэн байхгүй. Тэгсэн чинь бүтээгүй. Тэгээ тэр жоохон гонхтой. Сайн мэдээ нь юу вэ гэвэл манай би ч одоо social science department штэ. Тэгээ social science department маань бас тусдаа гадаад оюутны холбоотой байхгүй юу? Тэгээд тэр холбоо нь болохоор энгийн бусад холбооноос арай өөр гишүүн гэж явагдахгүй заа ментор гэж явагддаг. Одоо ингээд гадаад оюутнуудаа ментор хийж өгдөг тийм юм байгаа. Тэгээд 4 хүн сонгогдсон байлээ. Тэгээд одоо ментор хийх байгаа. Өнөөдөр тэрний эхний хурал нь 8 цагаас болно. Тэгээд би одоо яас энэ орныхоо дарууг сольж байгаа маа. Энийгээ сольж аваад хуралдаа авахаас жоохон бэлдэх хэрэгтэй байна. 저희 그러면 시작할까요? 자, өглөөний мэнд. Өнөөдөр нэлээд хэдэн төлөвлөгөө өөрчлөгдсөн байгаа. Би өчигдөр залуураад юу ч хийгээгүй учраас нөгөө нэг даалгавраа явуулах хэрэгтэй гэдгийгсэн хэлсэн шүү дээ. Тэрийг хийгээг байгаа. Тэрийг одоо хизээ рүү хойшлуулах вэ? Эсвэл би хараадах юм. Өнөөдөртөө яг маргааш шалгалт 2 шалгалтаас тэрэндээ бэлдээд энэ даалгаврыг болохоор шалгалтад дуусчаад тэр оройн хийгээд тэгээд гоё болох юм шиг байна. Yes. Хичээлээ хийгээ бичсэн чинь сая надад
Миний төрсөн өдрөөрөө бэлэг хэлээ гэсэн мессежрөө юу гэх юм бол композит какаотаар бэлэг өгдөө штэ. Тэгэнгүүт нэг гэлөөгээ захиалж ирж авдаг. Тэр кофе. 같아. 조금. it's cooking. Oh. Last time. Би үнэхээр ингээ миний ширээ яагаад ингээ байнга заван бидэг үннийг л мөрөөгөөс. Ингээл цэвэрлээл ингээл жоохон байж байгаа юм зам болчихно. Бод энийг гэлц цэвэрлээд өргөжлүүлээд комбо хажаа. За ямар ч чихний элчин жоохон хичээлээ хийгээд цэгцлээд авлаа. Окей. Чонгнэр жоохон цэгцлсэн байгаа. Одоо нэгэ жоохон чэйжлэхэд л болоо. Ямар ч та юм үрхэ стикернасаа өөрөөшөө өчөж. Apple нөгөө software нь апдейт хийгээд бис апдейт хийсэн баггүй юу? Тэгснээр энэ амар таалагдчихэв. Одоо энэ ч ингээд слайдаа гаргачаад сая ингээд хийгээ явсаахгүй. Энэ дээр болохоор бэлтгэх гээд ийм асуулт хийгээд өгөөч гэж ChatGPT-гээс асуугаад хажууд дээр нь яг Gemini дэснэ. Gemini-гаар мэдхгүй юм уу одоо энэ модора гэж ингээ мэдхгүй юмнаар асуугаад ингээд яг гуруулангийн зэрэг ингээ хараа явсан чи амар юм байна. Та нар апдейт хийгээрэй. За маш ба одоо хоёр шалгалттай нэгийг л бэлтгэлээ. Ягаад гэх юм бол том шалтгаан байгаа. Би чинь семестр 7 хичээл сонсож байгаа байхгүй юу. Тэгчээд нэгийг нь SU хийн гэж анхнаас сонгож авсан юм. SU гэж юу гэх юм болохоор одоо би ингээд өөр мэрэгжлийн хичээлүүдийг сонсч үзмээр байна шүү дээ. Тэнгүүд дааж ингээд дүн муу авахаас айгаад ч юм уу одоо тэр мэрэгчлэр сураад ингээд 1-2 жил болцсон хүмүүстэй өрсөлдөх гэхээр жоохон айгаад ч юм ингээд сонсч чадахгүй байдаг шүү дээ. Тиймэрхүү юм тохиол юмд зориулсан SEO гэдэг тусдаа тийм сургуулийн маань юм байдаг. Тэг яг өөр сургуулиуд байдаг уу сайн мэдгүй. Тэ маань сургуулиуд байдаг. Яадаг вэ гэх юм бол ингээд хэрвээ чи AS-ийн хооронд авах юм бол чиний дүнгийн утсан дээр чи S гэдэг юу гарч ирнэ. S гэдэг юм бичигдэнэ. Тэгснээ F авчих штэ. Тэгэх юм бол харин U гэдэг юм бичигдээд тэр нь чиний кредитээр тооцогддог байхгүй юу? Тэгээд нэг бодлын айгу сайн юм гэхгүй. Хэрвээ S авчих юм бол кредит чинь тооцогдчихин. Тэгснээ тэр чинь чиний дүнд ямар ч нөлөө байхгүй. Тэгэхээр ингээд амар гоё байцтэй. Кредитээр дүрэгчиж байгаа. Тэгснээ дүнд чинь нэг амар нөлөөлөхгүй. Дээрээс нь ингээд өөр мэрэгжлийн шилүүдийг сонсоод үзэх боломжтой. Тэгээд би энэгээр энэ удаа удирдлагын мэрэгжил гэдэг юм болоо удирдлагын мэрэгжлийн нэг онлайн хичээлийг сонсож байгаа байхгүй юу. Тэгээ юм хуультай холбоотой. Тэрэн дээр нэг амар цаг зарцуулах байгаа үнэ гэх юм бол угаасаа SEO болгочих гэж бодоод тэгээд өнөөдөр яг өөрийнхөө мэрэгжлийн хичээлийг хийлээ. Тиймэрхүү байна. Тэгээ та нар ч гэсэн бас сургуулийнхаа тиймэрхүү юм байдаг үг сайн судлаад энийгээ сайн ашиглаж авах хэрэгтэй шүү. Энэ бол за би шалгалтаа өгөх гэж байна. Энэ хөл энэ бас хайж олж ирээд энэ утас тавьдаг хөл тавьсан. Тэгээ одоо утасаа тавиа шалгалтанд орох нэ. За би шалгалтаа өгч дээр за. Шалгалтаа өгсөн одоо гарах гэж байна. Сая бас нөгөө авсан бичлэгээ явуулах гэж бүр амар бодлоо. Ингээд нөгөө 40 минут цагийн интервью бичлэг болохоор ингээд уншаа салтгүй дээ бараг сая би тэрнтэй бараг цаг суурлаа зав. Тэгээд ямтаж нэг YouTube дээр оруулж агаад ингээд нөгөө линкээр орж үзэх хэрэгээр өгдөн шүү дээ. Тэгэж өгөөд нэг нь болохоор ингээд амар удаан хүлээж арай гэж нэг юм оруулаад
Тэгээ ингээ 2 шалгалтаа өгсөн. Шалгалт дуустаа. Одоо нэг репорт үлдсэн. Тэрийг яахгүй хүн тэр чинь усаа гайгүй амрах учраас тэгээ хийчих нь. Тэгээс одоо би найзлуудтайгаа гарч хоол идээд хэлэх юм шиг байна.